өргөжлүүлээд чихтэй нэг нь сонсоод нүдтэй нэг нь харах болтугай. Өнөөдөр болохоор өөр нэг эзний тухай өөрөөр хэлбэл хэрхэн нөгөө Монгол хилцэг байдаг тийм ээ. Хэрвээ эзэн хичээх юм бол заяа хичээнэ гэдэг ийм үг байдаг. Тэрнтэй адилхан хичээх эзэн гэдэг ойлголтын тухай өнөөдөр хуваалцъя. Дагалдагчийн чанарыг бий болгодог зүйлүүд нь юу вэ? Одоо жишээлбэл та үнэхээр яг сайн дагалдагч болъё гэж бодож байна уу? Эсвэл сайхан хүн байгаад, сайхан амьдралаар амьдраад за тэгээд завсарч хөлөө гарвал боломж гарвал эзнийг ингээд нэг тий жоохон дагаад тэгээд даах нь болохоор яг нэг үе цуглаандаа хамрагдаад үе тий номтой сонсоод суулралтан дээр очоод тийм ээ үе нэг библи уншаад тэгсэж байгаа. Гэхдээ гол нь л ингээд энэ нэг амьдрсных сайхан амьдрчаа тийм үү? Одоо хүнээс дутхгүй гоё амьдрий, сайхан амьдрий. Тэгээд сайхан аж аргалтай энэ амьдралаас боломжтой бүх кайфуудаа авч байгаад өгчээ гэж бодож байгаа хүн бол дагалдагч хүний бодол биш гэдгийг би хэлмээр байна. Тэгэхээр дагалдагч хүн гэдэг болохоор зүгээр гоё амьдрахын тухай хувийнхаа зорилгуудад хүрэхийн тухай асуудал биш байгаа. Тэгэхээр сайн дагалдагч болохын тулд одоо биднэрт хамгийн хэрэгтэй зүйлүүд юу вэ? За сайхан нүүр царайтай хүмүүс сайн дагалдагч байх уу? Юу гэж бодож байна? Эсвэл эсрэгээр муухай царайтай байх юм бол сайн дагалдагч болох уу? Санхүү нь хангагдсан байх юм бол бид нар сайн дагалдагч байх уу? Эсвэл санхүү муутай байсан ч гэсэндээ сайн дагалдагч байх уу? Юу гэж бодож байна? Санхүүгийн үед одоо маш их боломжтой тавлаг, сайхан тухтай амьдрсан хүмүүс сайн дагалдагч болоод байдаг юм уу? Эсвэл яг тийм хэмжээний одоо хангалттай мөнгө санхүүгөө мөртлөө сайн дагалдагч байх боломжтой юу? Эсвэл бүр эсрэгээр их мөнгө хөрөнгөтэй байх юм бол дагалдагч болох боломж байхгүй. Харин ядуу байх юм бол сайн дагаад байх юм болов уу? Эсвэл сэрлэн байдаг. Тэгээ дагалдагч хүн гэхээр тийм гүйлгээ ухаантай сэрлэн хүмүүс болохоор тий одоо энд ахаа ихчээ гэж гүгэл тий олон ажил амжуулаад тий гой мундаг ярьдаг яриа тий хэл ам нь одоо зөвшөөрсөн тийм ээ энд найран дээр босч үг хэлдэг дуулдаг тийм ээ тийм сэргэлэн хүмүүс мундаг нүүрэмгийн хүмүүс дагалдагч болоод нөгөө чимээгүй номоо тий хідэн үг болгохтой эвлүүлж ярьж чаддгүй тийм хүмүүсийн дагалдагч байдгийн болов ер нь яах ёстой болов? Эсвэл боловсрал тийм үү? Аюух ном уншсан том сургуулиудыг төгссөн тийм одоо сайн боловсралтай хүмүүс сайн дагалдагч байгаад за ерөөхдөө ингээд боловсрал муутай тий юм шинжлэх ухааны одоо суур мэдлгүүд нь маруухан тий ер нь ингээд нийгмийн талаар шинжлэх ухааны талаар гүн ухааны талаар ч гэдэг юм уу тий ойлголт багтаа тийм хүмүүс нь эзнийг ингээд сайн дагах боломж байдгүй болов ер нь ингээд ухаантай хүмүүс л дагах чаддаг тий библийг уншаад ойлгодог тийм байдгийн бол яа тийм болов эсвэл одоо библийн боловсралтай маш олон чуулгануудад ердөөсөө эзнийг ингээд сайн дагмаар байна эзнийг мэдмээр байна гэхлээрэ зарим хүмүүс бол тэгвэл библийн сургалт сур гэдэг явуулцдаг. Тэгээ зарим библийн сургалт төгсдөг. Тэгээд мэдээж библийн сургалт бол олон зүйлийг заана. Гэхдээ яг тэрүүгээр нь библийн сургалт төгслөө гэд дагалдагчийн чансаа миний олон жил харснаар бол шууд хамаардаггүй. Сургууль төгсчөө тэгээд бүр алга болсон хүмүүс ч бас байдаг. Тийм үү. Дайсгүй зүгээр нэг дундаж өдөрдөгч хүмүүсээс нэг их гайхгүй ялгаагүй тийм хүмүүс байдаг. Сургууль соёлын төгссөн мөртлөө теологийн тэгээ библийн сургуулийн боловсралтай зарим нь бүр теологийн боловсралтай тийм хүмүүс байна. Заавалчгүй тийм боловсралтай болж байгаад эзнийг дагах юм уу? Тэгвэл манай чуулганд бол библийн сургууль төгссөн хүмүүс ер нь ховор үстэй тийм үү? Тэ бид нар манай ард олон ч гэснээр бид нар заавалчгүй библийн сургууль ч юм уу те теологийн семинарт явуул гэж бид нар бас нэх уриалдаггүй. За цаашаа вэ? Эсвэл зүгээр ингээд тийм ээ одоо юу гэдэг ухаантай амьдралын ухаантай тийм ээ тийм хүмүүс ингээд эзнийг сайн дагаад бусд нь ингээд жоохон маанаг хүмүүс нь ингээд үлдчихдэг юм болов. Тэгээ ер нь ингээд жоохон маанагууд нь ингээд эзнийг дагч чадахгүй ингээд жоохон ухаантай тийм ээ тийм хүмүүс нь яваад байдаг юм бол яа тийм болов.
За юу ч чи манайхаа нэг хоёр хүн зүгээр ингээд товчхон ингээ хэлж болох уу байрнаасаа. Одоо зааланд байсан бол аха. Яг эдгээрийн дундаас болохоор одоо юу гэдгийг илүү яг нийтээр нь харах юм бол эрх мэдэл мөнгөтэй мэдлэгтэй гэхээсээ илүү нийгмийн хувьд дунджаас доош давхрахт байгаа хүмүүст илүү их одоо юу гэдгийг бурхны сайн мэдээ бас хүрдэг. Тэнцэнээс бас маш сайн дагалдагч нар гарч ирдэг гэж миний хувьд зүгээр тэгж ажигласан. За миний хувьд бас. Миний хувьд бол энэ юу сайн дагалдагч болно гэдэг чинь бол баян ядуу тэр мэдлэгтэй эрдэмтэй номтой мэдлэгтэй юунаас шалтгааллахгүй л дээ. Тэр баян ч ядуу ч хүнд асуудал ирэхлээр тэр сүсэг бишрэлтэй холбоотой болоод байгаа байхгүй. Сүсэг бишрэлтэй холбоотой. Тэгэхээр чи энэ чинь сүсэг бишрэлтэй хүн л энэ асуудал болонгууд л баян ч ядуу ч өөрт нь өвчин зовлон юм уу нэг асуудал тохиолдохлоор л энэ хүн ямар нэгэн юмд сүсэг бишрлэхэд дагуу тэр чинь залбирж байгаа байхгүй. Тэгэхээр л сайн дагалдагч ирдэл сэтгэл зүрхний тэр сүсэг бишрэлтэй холбоотой л сайн дагалдагч болох. Тийм л энэ миний бодоор бол тийм бишрэлтэй холбоотой гэж бодож байна. За баярлаа. За бол санаа маань хуваалцсан баярлаа. За тэгвэл одоо бүгдээрээ Библиэлд би нэгэн дахиад чухал зүйлийг эрдээсээ би чухал биш бол нэг юм ярихгүй байгаа шүү дээ тийм үү чухал зүйлийг л яриад байгаа юм. 13 дахь бүлэг Матай ном. Бүгдээрээ эзний нэг хаанчлалын Бурхны хаанчлалын тухай эзний заасан сургаалт зөвлөлийг бүгдээрээ эхлээд харъя. 3 дугаар ишлээс нь уншийе. Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зөвөрлөлөөр айлдруу. Харагтун тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацхад зарим өр нь замын хаваар унсан шувууд ирээд идчихлээ. Зарим нь чулуурхах газар унаж хөрс нь гүн биш тул тэр дороо соёолов. Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчин хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад ургацаа өгөхөд зарим нь 100, зарим нь 60, зарим нь 30 дахин их болов. Сонсогч ихтэй сонсогтун гэлээ. За тэгэхээр бид бүгдийн маш олон удаа сонсч байсан 4 хөрсний тухай сургаалт зөвлөлийг инхүү ярьсан. Энэ зөвлөлийг харах юм бол нэг ийм ажиглалт хийж болно. Энэ 4 төрлийн хөрсөнд болохоор адилхан л бурхан байсан. Нэг л бурханы тухай яригдчихэж байгаа. Яг л адилхан Библи энэ хүмүүст хүрж байгаа. Яг адилхан номлол тийм үү? Эсвэл сайн мэдээг сонсож байгаа. Бурханы хаанчлалын тухай яг адилхан зүйлийг сонсож байгаа. За бас яг итгэгч болсныхаа дараа ч гэсэндээ яг адилхан л нэг л ариун сүнсийг авсан байна. Гэхдээ өөр дүн нь ийм их ялгаатай байна. Зарим нь болохоор тэг үр дүнтэй. Тийм үр дүн нь тэг. Гэтэл зарим нь болохоор шууд 100 гэж байгаа байхгүй юу? 4-р төрлийн хөрстөн дээр ирэнгүүт нь шууд 100 дахин. Өөрөлдвөл энэ тариачны тарьсан нэг ширхэг үүр нь ургахтаа 100 дахин болж, зарим нь 60 дахин, зарим нь 30 дахин өсөж байгаа. Тэгвэл энэ зүйлийг бид нар бас өөртөөсөө асууж болно. Зарим хүмүүс яг адилхан нэг чуулганд хамрагдаад яг адилхан номлолыг сонсоод яг адилхан нэг л Библийг уншиж байгаа. Яг орчуулгын жоохон жагаалгатай орчуул божил. Гэхдээ үндсэндээ яг нэг л Библийг уншиж байгаа. Тийм үү? За тэгсэн мөртлөө тэгээд яг л ариун сүнстэй байгаа бүгдээр ариун сүнстэй. Тэгсэн мөртлөө яагаад заримынх нь амьдрал нь сүнслэг үр жимс нь ийм их байгаад бодоод үзтээ 100 дахин урна гэдэг чинь
100% өсөлт байгаа хгүй юу? Ямар амар өсөлт вэ тий? Тэгээд 100 дахин нэмэгдээд зарим нь болохоор 60 дахин, зарим нь болохоор 30 дахин, зарим нь болохоор 0 яваад байгаа хгүй. Гэтэл бид нар ингэж боддог те. Үгүй энэ болохоор яг нөгөө эдгээр сонсож байгаа номлолтой биш те. Цаана нэг л юм байна. Эдгээр болохоор те эдгээр болохоор хотлоо ингээд амар сайн явж байгаа юмс ингээд цаана мөнгөтэй болохоор ингээд аюу ихтэй хандаад байгаа. Би мөнгөгүй юм чинь те бурхан зүрээр хойш орхиж жагаад сайхан ажил хийж байгаа мөнгөтэй болчих жоохон таартай адилхан болохоор дагая гэдэг ч юм уу те. Янз бүрийн хүний бодол чуулганд яваад байгаа байхгүй юу? Айсгүйл те энэ угаасаа нэг юм те ингээд угаасаа нэг итгэвтэй. Тэг хааж явж исэн ингээ итгэвтэй явж гэхдээ цуглаандчсан ингээл хүү хаа гэл яваа. Тэгэл тэг ингээд гайгүй дагалдаг ч ингээ яваад байхгүй. Би бол угаасаа тийм биш. Би бол амар чимээгүй. Би зөвхөн гал уртгаал хийдэг ганцхан одоо юу гэдгийг те янз бүрээр өөрийгөө өмөрж болно. Гэтэл уучлаарай. Ялгаа нь бол тэр биш ээ. Ялгаа нь тэнд хүнд байгаа зүйл биш. Тийм үү байгаа зүйл энэ дээр бол адилхан байна шүү дээ. Одоо бид нар итгэж байгаа бурхан бид нар нэг л бурханд итгэхэд байгаа шүү дээ. Тийм өөр бурханд нууцаар шүтээд мөргөд байгаа юм байхгүй шүү дээ. За нэг л библийг уншиж байгаа. Заримдаа яг нэг л номлолыг сонсож байгаа мөртлөө зарим номлолын талаар ажил хийгээд гэрчил хийгээд амьдралдаа ингээд дүр жимс авсан байхад зарим номлол сонссон мөртлөө юу сонссныг сарахгүй хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж бодож чинь яагаад зарим хүмүүс нь сайн дагалдагч болоод сүнслэг үр жимсэн тий сүнслэг байтгаа тэр хүний юуны амьдралд нь байгаа маш олон талбарууд нь цэцгэлээд яваад байдаг юм бэ. Юу гэж бодож байна одоо? Асуудал нь юунд вэ? Яагаад ийм өөр үр дүнтэй байгаад байгаа юм? Асуудал нь танд байна хэлчихье. За амар холуур битгий бодоо тий та нар асуудал нь танд байна. Тэгээ та өөрөө тийм байгаа учраас хүчгүй байна. Энэ мессежийг би маш олонтаа хэлж ирсэн. Гэхдээ өнөөдөр би зарим чухал гаргалгаануудыг бас дамжуулах чинь. Юу гэхээр хэрв эзэн хичээх юм бол заяа хичээдэг гэж. Эзэн хүмүүсийг ердөөсөө ялгарлаагүй. Яг л өөрийнхөө библийг өгсөн. Яг л өөрийнхөө ариун сүнсийг өгсөн. Том, жижиг гэж ялгалгүйгээр, эмэгтэй эрэгтэй гэж ялгалгүйгээр тийм үү? Хөрөнгө муутай гэж ялгалгүйгээр бүгдэнд нь яг адилхан боломжууд өгсөн. Харин тийхүү амьдрах, тиймэрхүү үр жимстэй байх нь болохоор таны сонголт. Та үр жимсгүй байгаа бол та яагаад яаж ингэж ийм сонголт гаргах чийд яваад байна гэдэгтээ та өөр дээр бодох хэрэгтэй. Бурханд зарим хүмүүс нь бурханд гомддог те. Би ингээд уг нэг жоохон хичээсэн те эртүүднийг удаа хичээсэн чинь эзэн намайг өрөөхгүй байхыг хамгаалахгүй байхаас гол дараа нэг муу юм болчлоо. Тийм учраас би ингээ урмаар хуурцсан гэдэг ч юм уу. Эзэнд гомд ердөөсөө шаардлагагүй. Гол асуудал нь танд байгаа. За цааш явъя. Тэгэнгүүтээ ингэж байгаа байхгүй. 10 дугаар эшлээс нь шанар нь түн рүү ирж та яагаад хэдэн сургаал зүйлээр ярьдаг юм бэ гэхэд тэр Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдхэн та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгдөөгүй. Учир нь хинт байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хинт байхгүй байгаа нь хүртэл түүнээс авагдана. Тэд харвч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодоггүй учраас бид тэдэнд сургаалт зөвлөлөөр ярьдаг. За байж байгаа манайхан. Энд амар чухал зүйлийг би таард чад хатгаар ойлгуулъя. За гэхдээ яг ойлгохгүй эцсийн дүндээ бол танаас хамаарна. За гэж байгаа юм. Шавнар нь асуусан байгаа эзэн дээр очиод та яагаад ингэж сургаалт зөвлөлөөр яриад байдгийг те зүгээр л хэлчихгүй ингээл үр жимсээ үр яриад тариачин яриад газар яриад шуу хэрэг мэрэ яриад ах зүгээр л ингээд зүгээр л ингээ ойлгомжтой үгээр ингээ хэлчих болдгоо юм уу манай пастор шиг гэдэг ч юм те тэгсэн чинь эзэн болохоор амар сонио хариултыг өгж байгаа хгүй анхаараа Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдхэн та нарт өгсөн юм. Өөрөлдвөл нууцуудыг хаанчлалын нууцуудыг мэдхэн та нарт өгсөн байгаа. Харин тэдэнд өгдөөгүй байгаа гэдээ хоёр бүлэг хүмүүсийг энэ дээр хэлчихэж байгаа байхгүй. Нэг төрлийн хүмүүс нь болохоор та нар гээд нэг төрлийн хүмүүс байна. Тэдэнд гээд нөгөөх өөр нэг бүлэг хүмүүс байгаа байхгүй. Энэ хоёр бүлэг хүмүүст эзэн
энэ зориулж сургаал зөвлөлөөр ярьсан байх нь шүү дээ бас нөгөө талаас нь тийм үү. Учир нь хинт байна түүнд ихээр өгөгдөж элбэг дэлбэг байх болно гэж. Харин нөгөө талд нь болохоор хинт байхгүй байна гинэ. Өөрөлдөл эмгэн хүн байх нь шүү дээ. Түүнд байгаа хүртэл түүнээс авагдана гэж. За тэгэхээр өнөөдөр дэлхийд даяараа бас социалист санаа тэ одоо зүүнийхэн Европыг, Америкийг бас нурааж байгаа. Тэд нар нэг коммунист, социалист үзэлтэй хүмүүс болохоор юу гэж дүүглээрээ бид нар хүн болгоныг ижил тэгш амьдруулнаа. Бид нар одоо яг хуучин үгээр Ленин үед хувьсгал хийсэн шиг адилхан большевикд гарч ирээ тийм ээ. Бид нар баян хүмүүсээс мөнгөний авнаа. Тэгээд тийм ээ энэ мөнгөний аваа тэгээ бүгдд тараанаа. Жигэд тараагаа тэгээ бүгдээрээ ажил хийхгүй байсан ч ажил хийсэн ч адилхан гоё амьдрнаа. Тийм учраас энэ тэр бомтонгуудыг эднийг ингээ сайн одоо юу мөнгөний татвар матраар мөнгөний аваад тэгээд энгийн ард иргэдэд тараагаад гэдэг амар юм гоё юм ярьж байгаа байхгүй юу? Яг энэ байдлаар одоо Нью-Йорк хотын мэр Мамдами бас гарч ирсэн. Ислам хүнийг гаргацсан. Нью-Йоркт. Нью-Йорк ч болохоор ганцхан Америкийн одоо том хот байгаа зогсохгүй дэлхий дээр үргэлжсэн байр суурь эзэлсэн байдаг. Тэгээд еврейчүүдийн оролцоотой тийм чухал хот байхгүй юу? Бас тодорхой хэмжээгээр юуны нийслэл гэсэн үг одоо бизнесийн нийслэлтэй. Тэгэнгүүт нь тэнд ийм хүн гараад ирсэн. Энэ хүний гарсан зүйл нь болохоор яг энэ сургаалт зөвлөлийн эсрэг зүйлийг ярьж байгаад хүмүүс тэнд байгаа олон бэртгчин тийм ажил хийхгүйгээр атайхан амьдарчий гэдэг хүмүүс түүнийг сонгоо гаргаж байгаа хгүй сонгуулаар. Яагаад тэгэхээр тэдний амлдаг зүйл болохоор бид нар ингээд хүн болгонд ингээд янз бүрийн тэтгэврийн мөнгө одоо юу тэтгэлгүүдийг өгнө гэдэг ч юм уу тэгээд бид нар одоо ингээд баячуудаас мөнгөний салганаа. Тэгээд хамаагүй одоо нөгөө цагаатчлагч нар тийм ээ одоо иммигрантууд хууль бус иммигрантууд ирсэн ч гэстэй бид нэг бүгдэнд орон сав байр өгөн тэдийг эрүүл мэндийн одоо үздэг эднэрт үнгүй оруулна хүүхдүүдээр үнгүй сургана тэгээд бүгдээрээ ингэ нийлээ гоё амьдрнаа ажил хийхгүй байсан ч зарим гэж хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь засвар юу орж ирэх вэ гэхээр нөгөө яг нөгөө зүгээр ингээд өөрийгөө зориулаагүй байж байгаад Европт чи атайхан амьдарчи мөнгө төрхтэй байчи байр савтаа болчи тэтгэлгэнд хамрагчи гэдэг нөгөө бэртгчин хүмүүс чи ороод ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө ардчилсан системээр болохоор сонгуул өгөөд олонх нь өхөнгүү тэр хүн гараад ирж байгаа байхгүй. Тэгвэл эзэн тийм ярьсан эзэн харахад эзэн энэ дээр социалист онлыг ирсэн байна уу? Одоо бүгдээр хинт байна. Түүнээс би аваад байхгүй дүгнөө. Тэнгүүт нь байгаа хүмүүст нь ч байна, байхгүй хүмүүст нь ч байна гэж яг тэр санаа хэлээг байгаас нэг өөр юм яриад байгааз. Хинт байна, түүнд ихээр өгөгдөн гинэ. Үй эзэн яг энэ дээр аягүй сонирм билж байгаа байхгүй. Байгаа хүнд нь болохоор эзэн нэмж өгнө гинэ. Гэтэл хинт байхгүй байна. Түүнээс байсны хүртэл түүнээс авна гэж байгаа байхгүй. Ямар амар социалист биш юм ярьж байгаа тийм ээ. Тэгээд эзэн цаашлуулаад хэлсэн ба. Тэд харвч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодогчгүй учраас би тэдэнд сургаалт зөвлөлөөр ярьдаг гэж. Тэгэхээр сургаалт зөвлөл гэдэг амар сонио англиар болохоор parable гэж хэлдэг. Parable тэгээд эзний энэ сургаалт зөвлөлөөр ярьдаг шалтгаан гэдэг ийм сонин шалтгааныг эзний зүрхэнд байдаг ийм нарийн ойлголтын дээр ил гарч ирсэн. Энэ асуултаагаар шавнырын асуултаас үүдээд энэ санаа гарч ирсэн байхгүй. Энэ яг ингэж энэ шавнырын асуугааг байсан бол бид нар эзэн яагаад сургаалт зөвлөлөөр ярьдаг байсан бэ гэдгийг ингэж яг ийм хариултыг бид нар Библиэлд бичгийг харахгүй байсан. Тийм учраас бид нар үнэхээр азтай эзэн яг ямар ялгаа гаргаад ямар хүмүүст илүү өгөөд байна. Манайхаа илүү их авмаар хүн байна уу байхгүй байна уу? Байгаа үстэй баярлаа. Гараар өгсөн хүмүүсийг эзэн харцсан шүү баярлаа. Би бас өөрөө амжиж. Тэгэнгүүт зарим хүсэнд байхгүй. Тэгээ байхгүй болохоор эзэн над дөрөвдөд өгнө гэж бодож байгаа те. Уучлаарай. Яг зарим яг эзэн тэр юм байдгүй хүмүүсийг эзэн мэддэг учраас эзэн тэр хүмүүст байгааг нь хүртэл аваад байж байгаа хүнд нь өгчөж байгаа байхгүй. Тэгээд гол хэлж байгаа эзний зэмлж байгаа нь болохоор тэр хүмүүс хараад байгаа мөртлөө өдөөсөө ойлгохгүй. Сонсоод байгаа мөртлөө
бас ойлгодоггүй. Тийм учраас би сургаал зөвлөлөөр ярьдаг гэсэн. Тэгээд Исая иш үзүүлэгч иш татсан ба. Та нар сонсоор байтал огт ухаарахгүй. Харсаар байтал огт ойлгохгүй гэж Исая ном дээр бичсэн байхгүй. Энэ үг айгүй амар. Би заримдаа бас яг өөрөө энэ ишлэлийн байн болдог. Би өөрөө ийм асуудалд ордог. Тэгээ яаж би ийм олон жил те харсаар яагаад одоо хүртэл би ойлгоогүй байна энийг. Яагаад би энэ зүйлийг ингээд сонсоод байгаа мөртлөө ийм олон жил болоод тэгээ ийм боломжийг асалчаад одоо хүртэл ойлгохгүй байгаа юм бэ гэдэг асуултыг би өөрөөсөө асуудаг. Тэгэхээр та бас ингэж асуух нь танд зохистой болов гэж би бодож байна. Яагаад эзний хэлсэн зарим зүйлийг ийм олон жил сонсоод байгаа мөртлөө эрдөөс ойлгохгүй байгаа. Яагаад хараад харахгүй байгаа. Ухаарахгүй байгаа тийм үү? Тэнгүүтээ 15 дахь эшлэлээр нь хариу нь гарч ирж байна. За халелуя. Учир энэ арт түмний зүрх нь хатуурч чихээрээ дөнгөж сонсон гэдэг анзаарч байгаарай. Нүдтэй анжээ. Эс бөгөөс тэд нүдэрээ харж чихээрээ сонсож зүрхээрээ ухаарч эргэж буцах байсан бөгөөд би тэднийг эдгэх байсан. Тэр харах юм айгу сони бичсэн байгаа ч тийм. Эзэн тэр болгон хүмүүсийг ингээ хүчээр өрөөж эдгэмээргүй байгаа хгүй эзэн. Бид нар болохоор ингээл нөгөө социалист ухаанаар тийм би ингээл маяглал эрхлээл ингээл тийм тэнэгтэл байж байгаа эзэн тэ одоо хайрлын бол намайг ивэ, намайг хайрлан, намайг тэтгэн гэл ингээ бодоод байдаг. Тэгж бодох үнцэг бол байгаагүй л байгаа. А тэгтээ яг эзний энэ нэг онцгойлж хэлж байгаа энэ үнцэг энэ хандлагыг манайхан ойлгохгүй бол насан туршийн энэ аюулаас гарахгүй амьдрах гэдэг байна. Тийм учраас би өнөөдөр онцгойгоор цаг гаргаж энийг зүгээр нэг өдрийн хоол болгоод хэрэглээ дуусчихгүй насан туршдаа хэрэгжүүлээрэй гэдэг төлөө дахин сануулan хичээнгүйлэн байж гуйя. Яах нь гол асуудал нь таны зүрхэнд байгаа. Таны боловсролд биш, таны чадварт биш, мэдлэгт биш, таны биш те насанд биш. Нас эрдээс хамаагүй. Харин таны зүрхэнд байгаа. Зүрх нь хатуурч гэдгийг хэлж байгаа. Хатуу зүрхтэй хүмүүс энэ өрөөлийг авдаггүй. Хатуу зүрхтэй, хатуурцсан. Тэр зүрхэнд нь эзний үг орох орон зай байхгүй. Эзний тэр хүчтэй үг та нар бодоод үзтээ. Эзэн үг хэлээд гэрлийг бий болгосон. Эзэн үг хэлээд огторгууг дэлгэсэн. Эзэн үг хэлээд хуурай газрыг бий болгосон, амьтдыг бий болгосон, тэнгэрийг дүүргэгч, тэнгэрд нисэгч, жигүүртнүүдийг бий болгосон, далаа тэнгист байдаг тэр агуу гайхамшигтай бүтээлүүдээ эзэн өөрөө үгээр бий болгосон. Тэгвэл тэр хүчтэй тэр үг хүчээ алдаагүй гэдгийг би хэлье. Өөрөлдөл одоо би ч гэсэн ингэж номлоход миний ярьж байгаа зүйл бол ердөөсөө сулраагүй. Би эзний үгийг яг хүчээр номлож байгаа. Тэгвэл яагаад тэр үг нь зарим хүмүүсийн хувьд хүчин чөлөөлөгдөд тэр хүний амьдрал дээр хүчин биелэгдээд байгаа байхгүй. Яагаад зарим хүмүүсийн үг нь хичнээн үг хэлсэн. Бурхны үгийг сонссон мөртлөө тэр үг нь тэр хүнд нөлөөгөө үзүүлж чадахгүй байгаа юм байх юм бол эзэн хизээч өөрийнхөө үгийг одоо энэ үйлрэлд ариусны энэ үйлрэлд болохоор хүчээр хийхгүй. Тань сонголтыг өгсөн байгаа. Өөрөө мэдөө хатуу зүрхтэй байх уу, зөөлөн зүрхтэй байх уу, намайг даах уу үгүй гэдгийг эзэн сонголтыг өгсөн байгаа. А тэгтээ эзэн биднэрт тушаал өгтөө чи өөрөө сонгож болно. Гэхдээ би чамд тушаахтаа намайг бүх зүрхээрээ хайрлаа гэж хэлсэн байна. Бүх зүрхээрээ. Сонсч байна манайхаа. Бүх зүрхээрээ хайрл гэж эзэн тушаасан байна. Яагад үл энэ ерөөлтэй байхгүй. Агтэл бидний зүрх сэтгэл хатуу учраас эзнийг ердөөсөө бодоод эзнийг хайрлах шалтгаан гарч ирэхгүй хаагт дээр хүмүүст. Ойлгож байна уу? Тэр хүмүүс эзнийг бодоод хайрлах, бодоод түүнд үйлчлэх. Тийм үү? Түүний үгийг унших, түүний сүнсээр дүүрэх, түүний ажлуудыг хийх тийм хүсэл төрөхгүй байгаа байхгүй. Яаж бодоо тэр хүмүүс? Яагад гэвэл толгоонд нь асуудал биш, зүрхэнд нь байгаа учраас. Толгооны асуудал биш, интеллектийн асуудал биш, боловсролын асуудал биш, харин зүгээр зүрхээрээ хүмүүс цохилж байгаа.
За тэгэхээр ямар хандлагын ялгаа гарч болох вэ гэхээр түрүү хэлсэн шүү дээ, манайх энэ ишлэгийг анзаараарай. Зүрх нь хатуурч чихээрээ дөнгөж сонсож гэж байгаа байхгүй. Дөнгөж сонсноо гэдэг чинь. Тийм ингээл хальт сонсдог тийм үү. Ингээл чин зэрэг ярьж яхад ингээл цонхоор хараа сууж тийм үү. Ингээл хоол мол эргүүлээл ингээл чи яаж юм за чи тэгснэ за чи дэлгүүр явчихад байна. Тэг яасан гинэ чин зэрэг чи юу гэж хэлж ирсэн. За. Ийм хандлагатай хүн суудаг. Дөнгөж сонсдог энэ хүмүүс. Дөнгөж сонсдог. Тэгээд нүдэ анжаа гинэ. Ингээ харж ирснэ тэгээд нүдэ анчтай тийм дүр зураг байгаа хгүй. Тэгэхээр хандлагын ялгааг би энэ дөр зүгээр танд ойлгуулах гэсэн. Яг адилхан номлол явж байгаа. Зарим хүмүүс нэг тиймэрхүү юм ярьж чинь би мэднэ. Тийм миний мэддэг. Тийм угаасаа би энэ дөрвөн хөрсний сургаал зөвлөе тийм 1998 он сонсч ирсэн тийм мэднэ. Алуу тэр хоол аль тэр чи тэр хогоо ассан уу гэдэг ингээд юм яриад байж байдаг. Гэтэл нөгөө хоёр дахь хэсгийнх нь ялгаа нь болохоор үүнийг би мэднэ л дээ. Гэхдээ та яг юу хэлэх гэж байна надаа? Та надад юу зааж гин гэдэг ийм агсан хүсэл байдаг. Тэнгүүд нөгөө талын эхний хүс нь ингэ сонсож байгаа байхгүй. За энэ ингээл газар тариалан тухай ярьж чинь тийм үү. Ингээл хэрэг ирээл, үр ирээл, тариач ирээл тийм л юм ярьж байгаа. За ойлгочлоо. За одоо болцсноо. Хэлээ дуусна уу Есүсээ үгээ хэлээ дуусна. Одоо би явж ажиллаа хий да. Одоо очиж хоолоо идээ, тэ зурагтаа үзье. Тэ одоо юу гэдэг нь шалаа арчий гэдэг чинь иймэрхэн бодож идэг. Харин нөгөө талын хүмүүс нь хоёр дахь бүлгийн хүмүүс нь болохоор энэ авралын тухай ярьж байна. Энэ болохоор зөвхөн өрний тухай биш, газрын тухай биш. Тийм үү, тариачны тухай биш, харин авралын тухай. Хэрхэн дагалдагч байхын тухай. Энэ хаанчлалын тухай амар чухал ойлголтыг ярьж байна гэдгийг ойлгодог. Тийм үү? Одоо жишээлбэл өөр нэг жишээлээ. Зарим хүмүүс нь онлайн цугларалтанд орж ирэхдээ би зүгээр л цуглаанд сууж номлол сонсож ирж байна л гэж боддог. Зарим хүмүүс нь болохоор үгүй би ерөөлийг авахаар тэр бас зулаа эхэндээ нэлээд хуваалцсан тийм ээ. Гэрчил дээрээ хуваалцчихсэн. Би тэрийг сонсоо баярсан шүү. Би яг эзний үгийг авах гэж ирсэн. Би ард олондоо өөрийнхөө хувь нэмрийг ард олондоо урам өгөхөөр би Бурхны хаанчлалыг байгуулахаар энэ цагт би орж ирж байгаа. Түүнээс би ингэ зөвхөн нэг хөтөлбөрт оролцоод нэг худлаа оролцсон болоо суусан болоо сонссон болоод нэг өрнөөс гарыг те нэг тэгсэн болоод болоо ш та одоо үзэгдлээ тийм ээ миний нүрийг харчлаа одоо бишээ ялах гэдэг. Хэлсэн хандлагаар өөр нэг хэсэг хүмүүс нь орж ирж байгаа. Ялгаатай байна уу? Ялгаатай байх тийм үү? За энд энэ байна тийм ээ. За жишээлбэл Эммануэлд болохоор хүмүүс ингэж бодох юм тий нөгөө Библиэл ярьж чинь тий нөгөө тий нэг хэрэгтэй л юм ярьж чинь тий тий ингээд тэгээд нүдэ анчдаг тэгээд чихээ ингээд дүнг сонсоод орчихдаг. Гэтэл нөгөө бүлэг хүмүүс нь эзний нөгөө ерөөгөөд идэг өгөөд нэмж өгөөд идэг бүлэг хүмүүс нь ямар хандлага байдаг юм бол энэ болохоор зүгээр чин зэрэг яриаггүй энэ болохоор миний сайн сайхны тухай яриа яригдчихэв. Энэ бол миний гэр бүлийн сайн сайхны тухай. Энэ бол миний үр удмын сайн сайхны тухай. Энэ бол миний ард олны сайн сайхны тухай. Энэ бол авралын тухай. Аврагдах ёстой сая хүмүүсийн тухай яригдчихэв. Энэ бол Бурхны тухай хаанчлалын тухай яригдчихэж байна гэдэг ийм хандлагатайгаар сонсож байгаа байхгүй юу? За одоо би энэ зүйлийг нэх байнга хэлдэггүй. Гэхдээ одоо бас таард хэлчихье. Миний хувьд ерөгж байгаа хүн, ерөгдөхгүй байгаа хүмүүс зүгээр байж байгаа хандлагатай зүгээр наачхан юм сонсож байгаа хандлагаас яадаг. Одоо жишээл та нар тэр бомтой хүмүүстэй уулзсан бол тэр бомтой хүн бол эзэн Есүсийн хажууд бол айгүй жоохон л зөвхөн ингээд яг бизнесийн мэдлэгтэй туршлагатай яг тодорхой амжилтуудыг байгуулсан мундаг хүн. Гэхдээ тийм хүмүүс хүртэл хүмүүстэй харьцахдаа яг ямар хүмүүстэй хамтарч ажилладаг вэ гэхээр эхнээсээ ахуулаад дүгндэг те. За яг тэр хүмүүсийг би жоохон төрслөхөд үзье л да. Та одоо жишээлбэл нэг тэр бомтой хүнээс та ийм олон тэр бомтой юм чи надад зүгээр нэг саяхан $1 өгч танд өрдөөсөө те нэг өдрийн халаасны нэг автобусны мөнгө өгсөн хэмжээний л жоохон ийм танаас гарна. Надад $100 те
Очих юм бол би яа энийг хийн гэдэг амар олон тооцоотой бай гэж бодъё. Гэтэл та яг уу үнэхээр сая долларыг тэр бунтангаас авах боломжтой бол таны хандлага ямар байх вэ? Цуглаанд оролцож байгаа өөрийнхөө ард улсынхаа цуглаанд оролцож байгаа юм шиг хандлагатай байх уу? Эсвэл арай өөр хандлагатай байх уу? Арай өөрийгөө хичээсэн байдлаар байх уу? Юу гэж бодож байна? За хамгийн гоё хувцас амсах бах тийм үү? Бид нар бол одоо зөвшөөрч байгаа шүү дээ. Бид ингээ футболтой ингээ сууж байна. Хамаагүй футбол гэсэн нийтдээ сонцсон байсан ч бас гайгүй. Өчигдөө мактай болд юм тийм үү? Ингээл мактай ингээл цээж мэш гэрч мэдсэ гаргачаа суугаад ах нь бол нэг зохистой биш. Тэгээд яаж вэ? Би бол та нарт өөрийгөө харахтаа тэ ингээд камераа голлоод та нар миний царийг харах юм бол би дандаа энэ тэгш үнцгтийнх нь яг ингээ голд нь миний цээж мөр гарцсан ингээ сууж байгаа тийм үү? Зүгээр юу гэдгээр үсээ тухныхаа 2-1-ийг харуулчаад ч юм уу те эсвэл тааза харуулчаад ч юм уу те эсвэл ингээд огт юугаа камера нээхгүй ч юм уу те эсвэл камера хаачаа те сайхан орондоо явтцсан нэг нүдээр зураг тарцсан энэ чихээрээ зураг сонсч юм уу те хажууд нь чин зэрэг нэг пал хийгээл юм яриа л те нэг сонсох эсвэл яг ингээд хардаа харандаа баал цаасаа бэлтчихэд энэ нэг цагийн туршид бурхан надаагүй хэлэх юм бол би бүгдийг санахгүй шүү дээ. Тийм ч би тэмдэглэж авъя тийм үү. Тэгээд яг ийм анхааралтайгаар яг өнөөдөр би хийснээс үгээ хэлэх юм бол үгийг би авнаа. Яагаад гэвэл эзэн намайг өрөөх гэж байгаа. Юу хэлэх нь вэ гэдэг ийм хандлага ондоо байдаг. Гэтэл би маш олон чуулгануудад тэ заагаа сургаал хийж байхад би холоос ирээд хэлье гэж өөртөө маш их үр дүнд өгсөн тэр зүйл ойлголтуудаа туршлагаасаа хуваалцж яхад зарим хүмүүс нь харахад тийм ээ сайн дагалдаг ч биш. Амьдрал нь тийм их сайн биш. Тийм мөртлөө сонсохдоо яаж сонсдог гэж намайг номлож байхад ингээл цонхоор харж бүр ингээд санаа мараа бүр явцсан ингээд ингэж яриад юм хардсан тий. Эсвэл ингээд бүр гівшээлгцсэн бүр ингээд сууцаараа ингээд сууц. Яа. Том ившээлгээл. Тиймэрхүү байдалтай та тэр бунтны өмнө очих юм бол яах вэ? Тэр бунтын зүгээр ингээд таныг ямар хувцастай ирээ тий та зүгээр л нэг юугаар гэртээ явж хагаад гэрээс өсөрж гарч ирээд дуудаж байгаа бол ямар ч хөндлөл алга тийм үү. Надтай нэг юм нэг сунцсан футболктой нэг шорттой ирээд уудаж байгаа бол нэгдүгээрт нь та зөвхөн өөрийгөө хөндлөхгүй байгаа зогсохгүй тэр хүнийг хөндлөөгүй гэсэн үг байхгүй. Тэгээ уулзтай яах вэ? Уулзтай нэг ширээнээс ард суучаал тий би хилэмжээрээ ч гэсэндээ ингээд сандал малаа налт суудсан тийм үү. Хоошоогоо ингээд суудсан, гараа урталтай ингээд барьцсан тийм ээ. Тэгээл үе нөгөө хүнтэй юм ярьж байхдаа ингээд үе утсаа хараал тийм эсвэл ингээд өөр тишээ хараал ингээд ийм байх юм бол тэр хүмүүс за ингээд энэ хүнтэй ердөөсөө юу ч ярих юм байхгүй энэ хүн бол тий ер нь амар доод зэрэглэлийн хүн байна гэж дүгнэл баяртайгаа л таныг явуулчихна. Тийм хандлагаар тэр хүнтэй уулзах юм бол тэр хүмүүс танд ердөөсөө туслахгүй нийгмийн хүмүүс л. Гэтэл бурхны өмнө ирэхдээ та яаж ирдэг вэ? Бурхан юу тэр бунтан миний хизэн аврагч бол миний амьдралыг тэр чигээр нь шийддэг ойлгож байна тийм ээ. Тэр чигээр нь шийдвэрлэдэг. Миний хизээ өгөх үү? Намайг хэдэн жил амьд явах уу? Тэгээ миний үр хүүхэд ямар байх уу? Миний эрүүл мэнд ямар байх уу гэдэг миний сэтгэл хүртэл хаана байх уу? Түрүү бас болроо хэллээ шүү дээ. Хүүхдүүд жоохон хүүхдүүд бас хөөрхөн асуугаа тий. Би ингээд юу мөнхийн уст байх уу? Эсвэл ингээд урахгүй болов? Би ийм үйлдэл хийгээд байх юм бол би яахан болоо гэд ийм чухал ингээд имэйлдтэй асуулт асууж байгаа байхгүй. Гэтэл бид нар бол би ингээд байдгаар л байна. Тэгээ бурхан надад тааруулаад тийм үү? Миний ингээд бүдүүлэг, миний юм хүндлэлгүй, миний анхааралгүй энэ болох байдлыг хараад зүгээр намайг байгаа чигээр нь хүлээгээл тэгээд өрөөхгүй юу ямар маягтай бурхан бэ гэж зарим бодож байгаа. Уучлаарай. Бурхны хаанчил дотор байна гэдэг бол эхлээд хаанта бид өнгөрсөн тэр номлол дээр хуваалцсан те биднэрт бурхнаас эмээх эмээлт гэдэг
мундаг ёсчудаг байх ёстой. Бурханаас имэх имээлт. Тийм ч бас хааны өмнө ирэхдээ яг хүндлэлттэй. Тийм үү? Бодоод би дахиад хэлье. Би зүгээр тэр бумтан та нар ингээд нэхэр ойлгох хэлээр ярьж байгаа байхгүй. Хэрвээ маш нэртэй тэр бумтан байх юм бол та зүгээр амар casual байж чадахгүй. Та өөрийгөө дайчлана. Та ямар харагдах вэ? Би хилэмжээр яаж хөндлөх вэ? Тийм үү? Би ямар үг хэрэглэх вэ? Та маш олон юм дээр маш бодлоготой хандна. Гэтэл Бурхны өмнө Бурхны үг хилэгдэж, дамжуулагдж байхад та ямар хандлагатай байдаг? Би яг энэ байдлаас нараа заац нэг ийм хүн хандлагатай бол энэ хүн хол явахгүй дээ гэдэг ер нь бол гайгүй хэлж чадна. Яг зүрх хатуу байна, зүрхэнд зөв хандлага байна гэдэг ийм зүйлүүдийн тухай бас яригддаг. Окей. За цааш явъя. Тэгэхээр энэ бүгдийг би таартай учраас хэлж байгаа шүү. Ийм юмуудыг ойлгохгүй бол амжилт нөхөд амар хэцүү. За тэгэнгүүт нь хараа. Ийм хоёр хандлагатай байсан хүмүүсийн эхний бүлэг нь болохоор энэ бүгдийг сонсчоод өмнөхөөсөө нэг юм ялгаа байхгүй, ямар ч өөрчлөлт оргүйгээр өөртөөхөө замаар цаашаа яваад буцаад хэвийнхээ амьдрал руугаа өдөртмийн амьдрал руугаа ороод юу ч бодоогүй юм шиг явдаг. Гэтэл нөгөө хүмүүс нь болохоор эзэн дулан моортдаг ялгаа нь. Тэгээ түүнийг давдаг байгаа. Тийм учраас энэ шавнар нь түүн рүү ирж идэгий. Энийг анзаараар 10 дугаар эшлэл дээр тийм үү. Эзэн сургаал зүрлэл ярингууд зарим нь болохоор за ногоо ярьлаа, тариач ярьлаа ингээд юу сони юм ярьдаг тийм. Би ингээд амар өндөр хэмжээний амар гоё юм ярих юм баг гэж утсан чинь энэ Есүс багш чинь тийм үү. Йешуа багш чинь болохоор ингээд ургамал яриад, үр яриад нэг сонирхолгүй хүн болгоны мэддэг юм ярьчлаа ш тийм ээ. Ямар хэрэгтэй гэж удаад гэртээ арчдаг. Гэтэл шавнар нь номлынхан дараа түн дээр ирээд асууж байгаа хгүй. Та яагаад тэдэнд сургаал зөвлөлөөр ярьдаг юм бэ? Гэж ойлгохгүй учраас асууж байгаа хгүй. Та яагаад ингэж ярьдаг юм? Бид нэр сургаал зөвлөлийг чи ойлголоо та ингээд та ингээд тариач яриад, үр яриад тийм ээ. Үр жимс яриад яагаад ингэж ярьдаг юм бэ гэж асуусан байгаа. Эзэн дээр ирээд дараа. Тэгэхээр сургаал зөвлөлийн үүрэг нь болохоор нэгдүгээр хаанчлалыг илчилж байгаа. Хаанчлал бол ийм шүү гэд ямар ч хүнд ойлгомжтой хэлбэрээр ярьчихж байгаа байхгүй. Тэр ийм сонирхолтой зүйл байгаа. Эзэн сургаал зөвлөлийг ярихад хаанчлал илчлэгддэг. Өөрөлдвөл хаанчлалын нууцуудыг айгүй энгийн байдлаар тий. Одоо жишээлбэл тариач хүмүүст бол тариа үрний тухай, тариачингийн тухай, хөрсний тухай ярьж хагаад тийм гүн гүнзгий нууцуудыг энгийн үгээр амар энгийн ойлголтоор илчилж чадж байгаа байхгүй сургаал зөвлөл. Тэнгүүт нь яг нэгэнд ор хаанчлалыг сургаал зөвлөлөөр нуучдаг. Түрүү чи өмнө хэлсэн ишлүүдийн дагуу. Яг тэгвэл хаанчлалын нууцыг мэдхэн таар зориулагдсан болохоос тэдэнд зориулагдаагүй гэж эзэн хэлсэн шүү дээ. Тийм үү? Санаж байна манайхан. Тэгвэл эзэн сургаал зөвлөлийг ярихдаа хаанчлалыг бас нуудаг. Ямар сони юм бэ? Юу гэж бодож байна? Хаанчлалыг айгүй ойлгомжтойгоор бүр амар ойлгомжтойгоор хэлэнгүүт яг тэр нь зарим үсийн хувьд болохоор хаанчлалыг нууцуудыг нуудаг байгаа. Тэгээд бас дээрэс нь сургаал зөвлөлөөрөнгөт зүрхнүүд илчлэгддэг байгаа. Өөрөлдвөл хин яг эзнийг хайж байна. Хин эзнийг хайхгүй байна. Хин яг одоо яг өрөөгдөхөр байна. Хин өрөөгдөхөргүй байна гэдэг те энэ ялгаа гараад ирдэг байгаа. Сургаал зөвлөлийг ярингууд. За одоо жишээлбэл Яаковын жишээнээс бүгдээр харъя л да. Яаков ном дээр болохоор 1:21 дээр ингэж хэлсэн байна. Тиймээс та нар бүх бузар байдал хорон санааныхаа бүхэл үйлдэлүүдийг хаяж өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруйхнаар хүлээж авахтун гэж байгаа. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадaltaй гэж байна. Та нарын сэтгэлийг аврах чадвартай тийм чухал үгийг тийм үү? Бид нэр үгэнд яаж хандах ёстой гэдэг хандлагыг энэ дээр Яаков зааж өгсөн байна. Даруйхнаар тэр үгийг тий та нарын дотор суулгагдсан үгийг даруйхнаар хүлээж ав гэж байна. Хүлээж ав. Зарим хүмүүс нь үг номлоод хүлээж авдаггүй учраас тэр хүмүүсийн дотор сэтгэлийнх нь аврал бий болохгүй байхгүй тий тэр хүмүүсийн сэтгэл нь одоо юу гэдгийг
тэнэг зангаасаа, анхааралгүй байдлаасаа, хэнэггүй байдлаасаа, харахгүй бүдүүлэг байдлаасаа сэтгэл нь юу ангижрахгүй байгаад байгаа байхгүй. Хүнийг хайлах чадваргүй, ойлгох чадваргүй байдал нь арилахгүй байгаад байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс даруйхнаар үгийг хүлээж авахгүй байгаа учраас. Үг хүлээж авахгүй байна гэдэг бол зүрх сэтгэлийн хартуу байдлын шинж. Дараа нь Марийн жишээ. Лук 2:16 дээр тэд яаран ирж Мар, Йосеф болон тижээлийн твшин дотор хэвтэж бүхүүг олж очив. Тэд үүнийг хараад мөнх хүүгийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хончдын тэдэнд ярьсан зүйл нь сонсон бүгдийн гайхлыг төрүүлжээ. Харин манайхан анзарж байгаа. Харин энэ үгийг Мар зүрхэндээ тунгаан бодож энэ бүгдийг нандинан хадгалсан юм аа гэж байгаа. Мар яагаад манай хэзэн Ишуагийн ээж болсон бо гэх юм бол Марийн зүрх нь бусдаас ялгаатай байсан. Халелуя манайх сонсож байгаа юм байна уу? Түүний зүрх нь ялгаатай байсан учраас эзэн Ишуа одоо бурхан хэзэн Ишуаг дэлхий дээр төрүүлэхдээ энэ Мар гэдэг эмэгтэйг сонгосон байгаа. Яагаад гэвэл тэр ялгаатай байсан учраас. Тэрний ялгаа нь яаж харагдаж байгаа юм болохоор тэр үгийг энэ хончдын үгийг сонсонгуудаа зүрхэндээ тунгаан бодож энэ бүгнийг нандинан алгалсан гэж. Бурхны тухай хэлсэн, Бурхны үгийн тухай хэлсэн зүйлийг нандинан хадгална гэдэг чинь ямар гоё нандин эрдэнэ вэ, тийм үү? Ямар гоё нандинсан зүйл байна манайхын тэгээд анзаараарай. Юу гэж бодож байна? Нандин гэдэг чинь юу гэсэн үг юм? Нөгөө чин зэрэг чи өнгөрсөн 7 хоногт юу ярьчлаа зөвлөгч одоо асуул мэдэхгүй дээ. Яачлаа. За одоохон би зарим хүн ч яваагааг харах дэвтэртэй, зарим нь бол дэвтэрч байхгүй ш тийм үү. Юу ч бичдэггүй болохоор ямар юмрын нандин чадгалсан байдгийг ганц өгүүлбэр, ганц үг зориулж бичихгүй байгаа. Яаж өрөвдөн гэж бодож байгаа. Миний ярьцныг одоо би одоо ингээд цаг номлоо гэхэд тэр хүн миний цагийн номлыг ихнээс авахудаа дуустал нь яг юу гэрснийг яг санчих уу. Тэгээд санаад тэрийг боловсруулад гол нюансуудын алдахгүйгээр барьж аваад тэр хүн амьдралдаа хэрэгжүүлэх үү. Тийм учраас тэр хүн төвжимс гардаггүй байхгүй. Яагаад бол тэр хүний зүрх нь нандинч хүлээдэг, дарахнаар хүлээж авдаг, цангаастайгаар тийм үү, эзний үгийг сонсдог, бичдэг, тэмдэглэдэг, зуурдаг тийм чанар байхгүй учраас. Яах нь чин зэр нөгөө Библиэл ярьж чинь Есүс нөгөө нэг тарианы дугаа, өрний дугаа, дараачингийн тухай ярьлаа тийм мэдэн штт гэсэн хандлага байхгүй. Яг мэдэн штт та. Одоо цаашаа харин 16 дугаар ишлэл. Энэ болохоор Матай 13 дээр л явж байгаа шүү. За харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь өрөөлтэй гэж эзэн өөрийнхөө шавнарт хэлсэн байна. Та нарын ялгаа нь юу вэ гэхээр ялгаатай гэх юм бол нүд чинь хардаг гинэ. Нөгөө хүмүүс нь болохоор хараад ойлгодгүй байгаа шүү дээ. Гэтэл энэ хүмүүсийн нөгөөдөл эзний талд байдаг хүмүүсийн ялгаа нь бол хараад ойлгодог. Чих чинь сонсоод сонсдог тул чих чинь өрөөлтэй гэж хэлсэн байна. Үнээр би танарт хэлье. Та нарын харж байгааг олон иш үзүүлэгч зөвхт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгаа гэсэн сонсохыг хүссэн авч сонсоогүй гэж. Би өнөөдөр нэг инээдтэй сонирхолтой мэлж гоо. Өнөөдөр манай ард олонд номлогч байгаа номлыг хуучин гэрээний иш үзүүлэгч нар ч ингэ заахгүйгээр ингэж хэлэхгүй зүйлүүдийг яригдчихэж байгаа. Гэхдээ тэр үед бол Бурхны үгийг дамжуулж ирсэн тэр том иш үзүүлэгчний үгийг та нар сонсоод үзээрэй. Өнөөдөр бидний хуучин гэрээ шинэ гэрээтэй нийлүүлээд өнөөдөр бидний амьдрал практик хэрэгжилтэйгээр зааж байгаа энэ номлыг та сонсч чадахгүй хуучин гэрээнд байгаа иш үзүүлэгчнэр үгийг сонсоод танд аврал авахгүй гэсэн тийм хүн байхгүй та. Арван дугаар эшлэгийг бүгдээр харъя. Тиймээс тариачны сургаалт зөвлөл ямар утгатай болохыг сонсогдсон. Хэн нэгний хаанчлалын тухай үгийг сонссон авч үл ойлгол хорон нэгэн ирж түүний зүрхэнд юу суулгацсныг булан авдаг байна. Энэ нь зам хаваар унагсад юм. Чулуурхаг газар унсан нь үгийг сонсоод тэр даруйдаа баяртайгаар хүлээн авч харин өөрт нь бат үндэс байхгүй тул төр зүр байдаг аж. Үгнээс болж хавчлаг эсвэл зовлон тохиолдох тэр дороо л ундаг. Хогийн ургамалтанд унсан нь үгийг сонсдог. Харин дэлхийн зовнил болон эд баялагын хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад энэ нь үр жимсгүй болдог. Сайн хүрсэн дуусна нь үгийг сонсдог ба ойлгодог нэгэн
байх бөгөөд тэр нь үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь 100, зарим нь 60, зарим нь 30 дахин авчрах болно гэж айлтсан баг. Тэгэхээр энэ дээр ялгаа нь юу гэх юм бол дөрвөн төрлийн сэтгэлийн, дөрвөн төрлийн зүрхний тухайн дээр яригдчихэж байгаа. Зарим нэг эхний төрөл нь болохоор юу зам шиг адилхан. Замын дэргэд байгаа хөрс шиг адилхан хатуу. Өөрийнхөө амьдрал авахгүй тэрийг дуртай болгон туучж явдаг. Өнөөдөр Европыг харах юм бол та нар бүр гашууд дуусмаар. Испанийг харах юм бол гашууд дуусмаар. Яаж гэнэ үү? Дуртай нэг нь гаднаас сэлж орж ирээ, завтаа орж ирээд бөө тэгээд Марокко зорокнууд орж ирээ. Тэгээд бөө шалтан юунууд тийм ээ Мароккочууд нөгөө лалын шаштангууд орж ирэнгүүтээ амьдрахын тулд эдгээр бүгдээрээ хэдэн 10 мянгаараа гудамжинд гараад дэлгүүрээ тоонж дээрэмдээ шилийн хагалаад машинуудыг ивдээ дээр нь гараад галгасаагаад Испанийг, Францыг, Англиг устгаж байгаа байхгүй юу? Би бүр энийг хараад би бүр амар игдвэцтэй. Яг тэрнтэй адилхан зарим үсийн зүрхэн тийм байдаг. Өөрийн амьдралаа, өөрийнхөө зүрхийг барьж байгуулахын оронд дуртай нэгнийхэн рилийн, дуртай кино, тийм ээ? Дуртай номлол, дуртай бурагч таны зүрхэнд үгээ хэлдэг. Ямар ч хориг байхгүй тийм үү? Бодон харж байгаа бүх зүйлийг хардаг, хэлж байгаа бүх зүйлийг сонсдог, тийм үү? Гарч байгаа бүх киног үздэг. Ердөөсөө таны зүрх сэтгэл дотор ямар ч хязгааргүй тэ Мароккочууд орж ирээ. Тэгээд дотор чи хамаг юм чи хагалж ивдээ дээрэндээ шатаага таныг устгаж ийн гэсэн үг. Тийм зүгээр зам дээр байгаа өөр ингэсэн бодлого, өөр ингэсэн амьдрал байхгүй зүгээр дэлгээ тавьдсан хөрс дуртай нэг нь туучдаг. Тэр хүн эзний үгийг сонссон ч яах нь хон хэрээрээ тэр хүний үгийг тэр хүний сэтгэлд унсан бурхны үгийг аваа явчих. Тэр хүн хичнээн бурхны үгийг сонсоод хичнээн номлолыг сонсоод хичнээн туслагаатай номлогч нар номлоод тэр хүн найдвар байхгүй. Яг бол тэр хүн одоо юу зам дээр байгаа мэд тийм хөрстэй адилхан зүрхтэй учраас. Дараагийнх нь чулуулга тийм үү? Арай жоохон зөөлөн сэтгэлтэй, арай жоохон гэм боддог. Бурхны сайн мэдээг, хаанчлалын сайн мэдээг сонсдог. Тэгвэл дэндүү том асуудалтай. Бөөн том чулуутай тийм үү? Тэгээд тэр чулуун тийм их чулуунаа цэвэрлж чулуунуудаа амьдралаасаа зүрхнээсээ гаргаж хайдгүй учраас тэнд ердөөсөө бурхны үг үндсээ тавих боломж байхгүй байхгүй юу? Бурхан тэрийг хүсэхгүй байгаа. Хүчээр бурхан тэр чулуунуудыг өөрөө авч хайхыг хүсэхгүй байгаа. Таныг хүлээж байгаа. Гуравт нь яасан бэ нөө? Овоо гайгүй зүрх сэтгэлтэй ингээ овоо гайгүй дагалдагч болох нь гэсэн чи байхгүй. Ердөөсөө бурхан бүх хоёрын хооронд их ялгаатай байхгүй. Хогийн ургамлуудыг хамт ургуулдаг. Зүрлэн сэтгэлтэй тийм ээ. Бурханд чараа за амен гэж хэлдэг. Бүгд чараа за амен гэж хэлчихдэг. Тэгэд яг хуу эцэст нь буг нь түүний зүрх сэтгэл дотор хогийн ургамлаа ургуулад тэр хүний бүх үр жимсийг баамилдаг ба. Тэр хичнээн гой зөөлөн сэтгэлтэй зөвхөн байсан тэр хүнд үр жимс гарахгүй. Гайхдаг бид нар те. Манай энд бас уг нь бол амар гой дуулууртай те. Айгуу гой үгээр хүүхэд байхгүй. Гэтэ ингээ буруу замаар байдаг юм. Ойлгомжтойс наа чинь. Бурханд ч заа гэд бүгд ч заа гэд ахлаар чинь тийм амар үсгээр эхэлсэн үйл хүн бахлаар чи амар хэрэг байсан тийм үү. Дараа нь дөрөвдөг нь болохоор сайн хөрсөж. Зөвхөн дөрөвт төрлийн хөрстэй адилхан зүрхтэй хүн л 100 дахин, 60 дахин, 30 дахин эзний үгийн ашиг гаргаж ирж байгаа байхгүй яа. За шинэ гэрээнд чинь эзэн хэлсэн баг. Зүрхэн дотор цэвэр ариун багч хүмүүс ерөөлтэй учир нь тэд бурхныг харах болно гэсэн баг. Тэгэхээр тэр хүний зүрх зөөлөн бурхны өрөнд зөөлөн гэсэн үг. Бурхны үгэнд зөөлөн тийм үү. Тэгээд юу гэж бодож байна? Бурхны үгэнд зөөлөн байна гэдэг нь тэр зүгээр нэг юм зөөлөн сэтгэлтэй тухай яриаггүй. Тэр хүний зүрхэнд нь бурхны үг ордог тийм зүрхтэй юм байгаа байхгүй. Тэрийг зөөлөн гэж байгаа. Төөс ингээ зүгээр нэг зөөлөн сэтгэлтэй. Ийш тийш араал өөлээд байдаг, мэлмрээд байдаг хүний хэллээгүй шүү уучлаарай манайхаа. Уучлаарай. Тийм хүний тухай яриаггүй.
Харин Бурхан үгээ хэлэхэд тэр үгийг оруулах зай, тийм үү? Анхаарал, хүндлэл, даруй сэтгэл, сониудсан эмээлт байдаг хүний зүрхэнд нь Бурханы үг ороод урууж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний нэг шинжүүд нь болохоор эзэн энэ шинэ гэрэн дээр өгсөн сүнслэг хуулиндаа эзэн энэ Матай номын эхний эдээшлэл дээр дандаа тийм хүмүүс гэдэг байхгүй. Тэр нь болохоор яг ямар хүн бэ гэдэг нь хэлж байгаа. Ямар хүн өрөөлтэй байх юм бол ердөөсөө тэр хүн тийм мундаг юм хийдэг хүн биш. За яг энэ дээр болохоор эвлэрүүлэлийг бий болгодог гэдэг нэг үйл бас байгаа. Ихэнх нь болохоор тэр хүний өөрийнх нь дотоод байдлын тухай ярьж байгаа. Ийм л хүмүүс өрөөлтэй байдаг гэдгийг хэлсэн байна. За тэгэхээр эцэст нь базж хэлэхэд тийм ээ бид нар яг ямар хүмүүс ямар зүрх тийм их өрөөлийг авдаг, ямар зүрх тийм их сүнслэг үр жимсэг гаргадаг байх юм бол тэр яг имэх юмнасаа имээдэг. Яг Бурханаас имээдэг. Бурханыг хүндэлдэг. Түүний өмнө биеэ хайтайхан авч явдаг, тийм үү? Түүний өмнө анхаарлаа зориулдаг. Түүний үгийг сонсдог, чагнадаг, асуудаг, лавладаг, тийм үү? Ийм имээлттэй. Тэгээ тийм хүмүүс Бурханы хаанчлалд амьдрч сурдаг. Бид нар Бурханы хаанчлалд амьдрна гэж зүгээр цуглаанд яваад зүгээр нэг заримдаа Библи уншаад байх юм тухай биш. Хаандаа мөргөл тэг хизэн Иешуа бол хаадын хаан шүү дээ. Тэгэхээр хаадын хаадтай харьцахдаа зүгээр нэг захын тэр бумтантай юм уу саятантай харьцаж байгаа юм шиг харьцаж болохгүй. Тэрнээс илүү харьцах хэрэгтэй. Тэрнээс илүү хүндлэл, имээлт, зориулалт байх хэрэгтэй. Бурханы үгийг хүндж сонсдог байх хэрэгтэй. Сонсоод үржим сургана гэдэг нь түүний үгийг биелүүлдэг байна гэсэн үг. Ойлгож байна уу? Тэр үг таны сэтгэлд орсон бол тэр үгний утга учир танаас шаардж байгаа тэр зүйлсийг та биелүүлнэ гэсэн үг. Дуулууртай байна гэсэн үг. Тэгж жаад Бурханы хаанчлал ирдэг. За ийм зүйлүүдийн тухай гээд ярьж байна. За тэгээд бүгдээ эзнийхээ өмнө даруухнаар ирээд бүгдээрээ залбирая тэхүү. Хаадынхаа эзэн Иешуа минь таны өмнө бид зүрх сэтгэлээ гудаалган даруухнаар ирж байна. Эзэн минь ээ. Өнөөдөр бас таны Матай 13 дугаар бүлэгтэр хэлсэн сургаал зөвлөлийн талаар бид нар сонсоод тэгээд дахин л олж асууж байна. Бид нэр энэ сургаал зөвлөлийг, энэ номлыг бид нар олон удаа сонссон боловч өнөөдөр энэ маш том бүдүүлэг алдаа, энэ том дутагдал, энэ том гэмнүгэл бид нар дотор бас өршлүүлээд ам бөхтөө байсаар байгаа учраас бид нар таны өмнө ирээд уучлалт гуйж байна. Аваа бид нар ийм том зүйлсийг алдаж, зүрх сэтгэлээ хатууруулж, миний зүрхэнд дуртай нүгэ хэлж, дуртай үйлс нь миний зүрхээр орж гарч, дуртай хүмүүсийн бодол нь намайг эзэмдэж, дуртай хүмүүсийн харуулъя гэсэн зүйлийг нь би харж, гэхдээ таны үгийг хүлээн авахд, таны үгийг эрэлхийлэхэд, таны үгийг уншихад, таны үгийг бусдад дамжуулахад надад тийм их чухал биш. Тийм их сонирхолтой биш. Байдаг. Тийм байдлууд бид нар бас бидний дунд байдаг учраас эзэн минь та биднийг уучлж өршөөгөөрөө.